татварын бодлогыг хэр зөв байна гэж боддгоо. Магадгүй гажуудалтай байна гэж үзчихвэл тэр нь яг юугаар илэрч харагддгийг жишээ байна уу? Одоо манай Монгол улс чинь одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд дунджаар ерөөсөө 3-5 жилийн дотор бүр дампуурчиж байгаа. Тэгэхээр энэ татварыг бид нар ерөөсөө яг эдийн засгийн үр ашиг зөв ойлгохоо байцсан. Тухайлбал тэр 3-5 жил дампуурж байгаа хүмүүс орлогоосоо өндөр татвар төлчихөж байгаа байхгүй юу? Одоо тухайлбал одоо нэг баахан тавилга тоног төхөөрөмжийг авлаа. Тэр нь одоо 10 жил илэгдүүлнэ гэж тооцож байгаа. 10 жилийн турш ингээд туулна. Гэтэл 5 жилийн дотор дампуураад алга болчихж байгаа гэдэг чинь тэрнийхээ 50% дээр нь татвар төлөө явчихж байгаа буюу энэ төлбөрийн чадвар санхүүгийн тайлгналын ашиг хоёроо бид нар ялгахаа байсан. Хоёрдугаарт манай татварын хөлч их чанга штэ. Ерөөсөө энэ үндэстэн дамсан корпорациудад татвараас яаж нөөгддөг, үндэстэн дамсан корпорациудад яаж татвар нөөгдүүлдэг гэдэг энэ хамаг том судалгааны аргаар суурилж байгаа татварын хуулийг хийцэн нөгөө муу жижиг дундуудыг бол байхгүй болгож байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо нийгмийн даатгалын асуудал байна. Одоо тухайлбал Монгол хувь хүн хуваарийн хөдөлмөр эрхлэхэд 40 орчим хувийн одоо нийгмийн даатгал татвар төлж байгаа шүү дээ. Жишээлбэл хуваарийн хүн хөдөлмөр хийгээд нэг компанид гэрээ байгуулахад 10% хүн амын орлого албан татвар, 10% нөөт. Тэгээд нөгөө хувь хүнтэй гэрээ байгуулсан аж ахуй нэгж нь 12.5% нийгмийн даатгалыг албан журмаар төлөөд дахиад өөрөөс нь 10.5% нийгмийн даатгал суудах авчиж байгаа. Ингээд одоо 40 орчим хувийн орлогоос нь татвар даатгал авчихлаар ямар ч бизнес сэргэх боломжгүй. Тэгээ энийг засах гад бол нийгмийн даатгалын ерөнхий хувьд одоо нөгөө гол өөрчлөлтийн оруулахаар энэ хуулийн төсөл өргөн барьсан гэдэг одоогоор батлуулж чадаагүй явж байна. Яагаад энэ хуваарийн хөдөлмөр эрхлэгчдийг одоо бид нар орлогоос нь татвар авчаад явуул болохгүй ингээд албан журмын даатгал руу оруулчихлоо гэхээр нөгөө суур харилцааг ойлгохгүй. Хөдөлмөрийн харилцаа буюу ажилтан ажил олгогчийн одоо харилцаанаас хоёр талаас нь албан журмаар даатгал авч болно л доо. Иргэний хуулиар зохицуулдаг бизнесийн харилцаанаас авчихлаар нөгөө хуваарийн бизнес эрхлэгч нь алга болчихж байгаа. Тэгээ үүний үр дүнд нөгөө Солонгосоос орж ирэх гэсэн одоо баахан хуваарийн хөдөлмөр эрхлэх залуучууд чинь буцаад бүгдээрээ дампуураад гараад явцсан. Тэгээ одоо хуваарийн хөдөлмөр эрхлэх асуудал чинь маш хүнд болчихж байгаа. Одоо энэ тээврийн жолооч нар гэдэг нүүрсний тээврийн жолооч нар нэг лизинг аваад машин хийгээд 10% сууддаг байсан бол одоо хоёр талаас нь гэрээ хийсэн талаас нийгмийн даатгал хоёр талаас нь 10%-аар суудчихлаар нөгөөтг чинь төлж боломжгүй. Тэгээд одоо ингээд дампуурах шин чанар руу орчиж байгаа учраас татвар даатгалын суур бодлогыг бид нэр яг өөрчлөхөөс аргагүй болчиход байгаа. Яг таны хэлж байгаа шиг тэр 40% ингээл нэмэгдэл ороод ирсэн чинь амьдралд бол үнэхээр мэдэгддэм байлээ. Аж ахуйн нэгжүүд байгууллагууд ерөөсөө 100 хүнтэй ажилдаг байсан бол шууд 50% ажлын байр нь байхгүй болж байгаа жишээтэй. Яг гэвэл тэр хүмүүсийн цалинг тавьж тайлж байгаа шүү дээ. Тэгээд нэг юм хот ормогоор урт ормогоор нөхцөл юм байдалтай л яваад байна. Тэгэхээр бид нар чинь нөгөө орлого, зардал, өгөөж гэдэг энэ яг суур философийн ойлгоцуудаа ялахгүй. Орлогын дундаас нь татвар аваад байхлаар одоо тухайлбал тэр бизнес эрхэлж байгаа хүмүүсийн одоо тодорхой хэмжээний зардлыг татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал гэж байгаа. Гэтэл яалтчгүй тэр бизнесийг эрхлээд явуулж байхад гардаг зардлуудыг л бид нар тэндээс нь татвар авчна гэхээр энэ аж ахуйн нэгжүүч өөрөө босхгүй болчихж байгаа. Энэ суур асуудлуудыг бол шийдэх хэрэгтэй. Тэгээ одоохондоо ягаад эндээ анхаарахгүй яваад ирэх гэдэг нөгөө хамгийн том орлого олж байгаа уул уурхай маань ажиллаад байдаг. Тэгээ өнөөдөр уул уурхайн аль нэгэн үн унахад бид нар одоо төсвөө яах вэ? Одоо усарнаа яах вэ гэдэг ийм хүнд байдал руу шилжээд нөгөө уул уурхайгаас л улам хамааралтай болоод байгаа учраас яалтчгүй энэ жижиг дунд үйлдвэрүүдэд дэмжиж иргэдэд ажилтаа орлоготой байх бодлогыг суурийн тавих хэрэгтэй. Уул уурхайн бодлого гэдгийн цаан дээр өгөөжөөс нь үндсэн суурь дэд бүтцэл дэмжих ёстой болчихж байгаа. Одоо бид нар уул уурхайгаасаа боловсролынхаа асуудлыг шийдсэн бол нэг болж байна тийм. Өнөөдөр бидний боловсролын асуудал шийдэгдээгүй. Уул уурхай өслөө гэдэг эрүүл мэндийн тогтолцоогоо шийдэж чадаагүй. Уул уурхайн баялаг өслөө гэл ингээд баярлаад байдаг мөртлөө бид нар ажилтаа болох одоо хөдөө орон нутгийнхаа амьдрал ахуйг дэвшүүлэх Улаанбаатар ханыг бүгдийн ажилтаа орлоготой болох асуудал шийдэгдэв. Ингээд нөгөө том баялагаар юу ч шийдэгдээгүй зүгээр л төсвийнхаа урсгал орлого дээр тавиад урсгал зардал руугаа ингээд зарцуулаад төсвөө тэлээд байдаг. Тэгээд тэндээсээ улам хамааралтай. Тэгээд магадгүй тодорхой хэмжээний үн унахад дараагийн уул уурхайг л хурдхан нээхгүй бол бас болохгүй гэдэг ийм шаханд бид нэр орох эрсдэлтэй болж байгаа байхгүй.